За сайн байна уу? Favorite байна. За би өнөөдрийн мэргээ болохоор ямар нэгэн одоо тусгай сэдв гэхгүйгээр яг одоо танд хэрэгтэй байгаа мессеж юу вэ те? Яг одоо танд хэрэгтэй байгаа тэр мессеж юу байх талаар ийм уншлага хий гэж бодлоо. За тэгээд мэргээ ийм 3 сонголттойгоор хийнэ. За эхний группийнхний маань карт болохоор ийм хүлээлт найдвартай expectation гэсэн юм карт байна. За чулуун болохоор ийм жирнэл ягаан чулуу байна. За 20 дугаар картыг сонгосон хүмүүс маань болохоор энэ community гэсэн. Community буюу одоо иргэн тойрны хүрээлж байгаа хүмүүстэй одоо ойр дотны хамаатан садан найз нөхөдтэй таны хүрээлдэг тэтгэр хүмүүс гэсэн юм карт байна. За сонгогдлын чулуун маань болохоор ийм улбар шарчил байна. За 3 дугаар группийнхний маань сонголтын карт болохоор энэ өөрчлөлт гэсэн юм change гэсэн карт байна. За тэгээд чулуун болохоор ийм ноон чулуу байна. За тэгээд юу ихлээд хэрвээ одоо та маань ингээ группээ сонгоод ингээд ярьж эхэлж байхад хэрвээ тантай таарахгүй байгаа бол одоо тэр таны групп биш ээ гэж ойлгох хэрэгтэй шүү. За тэгээд өөр групп сонгодог ч юм уу хэрвээ мөрөний ингээд таарахгүй байгаа юм бол энд ингээд танд хэрэгтэй мессеж байхгүй байсан байна гэж ойлгоорой за. За тэгээд хэдүүлээ нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийнхаа уншлагад орцгоё. Энэ хүмүүст маань юу хэрэгтэй байна вэ? Ямар мессеж хэрэгтэй байгаа вэ гэдэг нэгдүгээр группыг сонгосон хүмүүсийнхаа хэрэгт орцгоё. За нэгдүгээр группийн маань бүгдээрээ уншлагаа эхэлцгээе. За та нарын маань одоогийн нөхцөл байдал энерги ямар хөө байна вэ гэсэн чинь Кянит гэсэн ийм чулуу гарч ирсэн. За тэгээд энэ болохоор жоохон юу яатсан байгаа хүмүүс жоохон нэг толгойдох бодолдоо дарагдсан. Тэгээд ийм бясалгал хийх шаардлагатай байгаа тиймэрхүү хүмүүс байх шиг байна. Хэрвээ одоо ингээд бүр ингээд тарих толгойн ингээ амарч өгөхгүй байнга ингээл бодол дарагдаад ч юм уу тэгээд байгаа иймэрхүү хүмүүс байгаад байна. Тэгээд та нар маань болохоор бодол гэдгийг ойлгоос тэгээд яг бодит байдал гэдгийг ойлгоод бүр ингээ хэтрүүлж бодхоосоо жоохон юу ах хэрэгтэй юм шиг байна. Болиулах хэрэгтэй байгаа хүмүүс болоод байгаа харагдаж байна. Тэгээд хитрхи их нөгөө бодолтой дарагдсанаасаа болоод аягүй нөгөө төшөөр өссөн. Тэгээд амарч чадахгүй байгаа. Тэгээд ийм хүмүүстэй оруулсан юм чулуу байна. Тэгээд энэ чулуу маань болохоор таныг маш гоё ингээд тайвшруулж өгдөг юм чулуу байна. Яг энэ тухайн яг цаг мөчтэй ингээд амьдруулдаг хитрхи ингээд ирээдүйд санаа зовхгүй эсвэл ингээд өнгөрснийг бодож хандлахгүй ч гэдэг юм уу тийм байдал бол та нарт маань хэрэгтэй байгаа юм шиг байна. За тэгээд энэ одоо мессежийг сонсоод тэгээд тантай таарч авах юм бол энэ ингээд таны групп мөн шүү. Тэгээд хэрвээ биш бол та нар маань өөр групп сонгоорой гэж зөвлөмөр байна. За тэгээд та нарын маань одоогийн энерги ямар хөө байна гэсэн чинь ингээд ямар нэгэн том зүйл ингээд дууссан байгаа байдалтай өнгөрсөн нэг тийм таны ингээд өөрчлөлгөөдтэй таны одоогийн байгаа байдлыг чинь ингээд оронгоор нь ингээд эргүүлэх ч юм уу ертөнцийг харах үзлийг чинь ч юм уу өөрчлөлгөөд тийм том юм үйл явц болсон байна. Одоо хувирлт өөрчлөлттэй тийм болохгүй одоо тийм зүйл болоход нөлөөлсөн томоохон үйл явдал болсон байна. Гинтийн ч гэдэг юм уу эсвэл ийм танд бол маш ингээ хүчтэй нөлөөлсөн. За тэгээд энэ зүйлсийн дараа бол та маань ингээ маш сайхан эдгэх хэрэгтэй байна. Өөрөө өөрийгөө ингээ хангаах хэрэгтэй байна. Тэгээд аягүй өнгөрсөндөө байгаад байгаа энерги бас харагдаж байна. Энэ юмнуудыг харангууд tarot картнуудаа харангууд ингээд cling into the past гэж аахгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань ялцчих ингээд өнгөрсөнд болсон одоо ямар нэгэн зүйлээ ч юм уу тавьж авч чадахгүй ингээд өнгөрснөө ингээд одоо хүртэл ингээд авч яваад байгаа. Тэгэд энэ ингээд өөрт нь ингээд маш юм дарамттай тэр юм ташаа хүлээс ингээд болцсон юм байгаа байдал харагдаад байгаа байхгүй юу.
Тэгээд өнгөрсөнд болсон зүйлүүд ерөөсөн ингээд аягүй их таныг шаналгаж байсан, маш их ингээд нулимс урссан isolation гэсэн юм картал гарч ирсэн байна. Тэгээд энэ таныг өөрчилсөн энэ үйл явдал бол ерөөсөө таныг шахалтуулсан үйл явдал бол байна. Шууд гараа тэгээд Snake-тэй Money Spirit дээр гарч ирэхээр ерөөсөө яг одоо бол ингээд та өөрийгөө ингээд эдгэх цавх цаа байна. Тэгээ өөр дээр ингээд сайхан анхаарах хэрэгтэй наа. Тэгээ ийм хав харанхуу тэгээ энэ картыг ингээд харангуут өнгөрсөн бол ийм харанхуу байсан юм шигтэй тэгж харагдаад байгаа байхгүй юу. За тэгээд та маань болохоор одоо ингээд энэ зургийг ч гэсэн ингээд харангуут амар тийм ингээд жоохон ганхарцсан юм шигтэй амар тийм гунигтай байгаа юм шиг ингээд цонхоор харсан байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд өнгөрснөө бодоол ингээд шаналгаад байгаа ийм хүмүүс бол харагдаад байна. За тэгээд Sleep on it гэдэг айгуу сайхан гоё унтаж амраад тэгээ одоохондоо бол ингээд ерөөсөө ямар нэгэн үйл хөдлөл авах гэж хэрэггүй тий. Өөргөө сайхан амраагаад ингээд сайхан унтаж амраарэ гэж зөвлөж байна. Тэгээд энэ нөгөө нэг айгуу их юм бодоод байгаа тий. Энэ бодлоосаа ингээд салаад за тэгээд дээрэс нь Rebel болон Go with the Flow гэсэн юм карт гарч ирсэн. Тэгэхээр өнгөрснөө тавьж авалнаа. Тэгээд яг энэ ус шиг тий. Энэ усны дэлгэр шиг ерөөсөө ингээд өөрийгөө ингээд одоо энергиэр ингээд цэвэрлэнэ тий. Одоо ингээд өөрөөсөө ингээд уйлмаар ингээд бүгднийг ингээд уйлаад ингээд гарга тий. Уйлаад бүх муухай зүйл ингээд танаас гарч олдож ингээд гарга. Тэгээд дээрэс нь гоё шүршүрд ордог ч юм уу тий. Шүршүрд ороод муухай бүх надаас ингээд явж гин ч гэдэм тий. Бүх ингээд муухай бодлооднаас хайрлж гин гэж бодоод айгуу гоё ингээд өөрөөсөө ингээд цэвэрлэгээ хийж өөрийгөө эдгэх шаардлагатай байгаа хүмүүс маань харагдаж байна. Тэгээд ингээд буцаад өөрийнхөө амьдралыг ингэж контролд авах тий. Буцаад энэ өөртөө ихтэй болох энэ одоо энэ нэг гинжнүүд агаад энэ гинжнүүдээ ингээд сайхан мултлаад тэгээд энэ гинжиндээ хүлэгдэх биш тий. Энэ гинжийг өөрөө ингээд таслаад тэгээд өөрийнхөө амьдралд ингээд эзэн болоод цаашаа ингээд амьдралаа урагшлуулад ирээдүгээ харж амьдрах хэрэгтэй байгаа хүмүүс маань баг шиг байна. За тэгээ юу ч болсон бэ гэсэн та нар маань бол ерөөсөө юу агараа бити харамсаараа тий. Энэ болох ёстой энэ зүйлсүүд бол ерөөсөө таныг ингээд дараагийн түвшинд авчрах юмыг өөрөөр харах тий. Таныг бүрэн ингэж өөрчлөгдөхөд чиглэсэн юм үйл явц болсон байсан байх шүү. За тэгээд өөрийгөө сайхан эдгээгээрэй. Өнгөрснийг тавьж аваалаарэ гэсэн ийм мессеж танд бол хэрэгтэй байсан юм шиг байна. За тэгээд хэдүүлээ. Асрашоо хаяа. Сянар санар гарч ирсэн байна. Нар. За тэгээд номын орд. За тэгээд дээрэс нь 4-р гэр гарч ирсэн байна. За тэгэхээр энэ болсон үйл явдал нь болохоор таны гэр бүлтэй холбоотой үйл явдал юм шиг байна. Гэр бүлтэй холбоотой ямар нэг үйл явдал болсон байна. За тэгээд сан карт гарч ирсэн гэхээр энэ яг ингээд яг хүнийг өөрийг ингээд илтгэж яадаг сан маань нар маань тэгэхээр яг ингээд танд бүр маш юм гүн ингээд туссан байна гэх юм уу. Танд маш энэ үйл явдал ингээд гүн тусжээ. Яг ингээд танд маш их нөлөөлсөн байна. За тэгээд дээрэс нь номын орд гарч ирэхээр болохоор энэ группийн маань хүмүүс номын орд байж болно. Тэгээд энэ зүйл болсноороо та маань юмыг айгуу тийм том зургаар нь хардаг болсон. Тэгээд эсвэл юмыг ингээд зөвхөн ингээд өөрийнхөө онцгоос хардаг байсан мэл тэ. Одоо ингээд бүх хүмүүсүүдийн онцгоос ингээд хардаг болсон ч юм уу. Юмыг айгуу тийм том зургаар нь харж чаддаг болсон байгаа л харагдаж байна. За тэгээд өөр загас ном цагас. За тэгээд дээрэс нь хоньны ордныхан маань энэ группыг сонгосон байж магадгүй юм шиг байна. За тэгээд та нартаа амжилт хүсье. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. За хэвэл одоо 20 дугаар группыг сонгосон хүмүүсийнхээ онцлогт орцгоё. 20 дугаар группийнхан маань энэ community гэсэн энэ картыг сонгосон байгаа. За тэгээд ийм шар улбар шарчлалыг сонгосон бол энэ ингээд таны групп шүү. За хэвлээ. Картуудаа гаргаж ирээд онцлогтой орцгоё. За 20 дугаар группийнхан маань хэрэгтэй мессеж юу вэ? За та нар маань ямар хөө энергийн төлөв байдалтай байна вэ гэдгсэн чинь ийм Aragonite гэсэн
чулуу гарч ирсэн байгаа. За энэ чулуу нь болохоор хүн одоо ерөөсөө ингээд яг явах ёстой замаараа явж чадахгүй байгаа ч юм шиг тийм төөрөлдсөн тий. Ерөөсөө ингээд alignment гэж ярьдаг шүү дээ. Ерөөсөө л яг ингээд хийхийг хүссэн зүйлээ ингээд олоогүй байгаад ч байгаа юм шиг. Тиймэрхүү мэдрэмжтэй явж байгаа хүмүүст бол зориулсан ийм чулуу юм байна. За тэгээд одоо л ерөөсөө өөрөө өөрийгөө нөхөн сэргээгээд энэ одоо хисанаасаа гарч ирэх цаг болсон. Тэгээ одоо өөрөө өөрийгөө яг ингээд явах ёстой замаар явах болсон гэдгийг одоо ингэж харуулж ирж байгаа ийм карт юм байна. За тэгээд энэ болохоор ерөөсөө ингээд бусдад ингэж юу яах хил хязгаараа ингээд зөв зөвхөстэй тавих те. Тэгээд баланстай бусдтай харилцагтай ингээд баланстай байх гэсэн иймэрхүү зүйлсүүд хэрэгтэй байгаа хүмүүс бол энэ группийг сонсон байна. За тэгээд хэрвээ энийг сонсоод тантай нөхцөл байдал чинь таарч байгаа юм бол энэ мэрэг таних юм шүү. Тэгээд хэрвээ таарахгүй байх юм бол өөр групп сонгоорой гэж зөвлөмөр байна. За тэгээд энэ группийн маань бас ингээд сонсон карт маань болохоор бас ингээд community гэсэн юм карт сонгосон байгаа. Тэнгүүд ялцгүй юм хүн хоорондын харилцаан дээр асуудалтай байгаа ч юм уу тэрэн дээр нь жоохон зөвлөгөө хэрэгтэй байгаа хүмүүс бол харагдаж байна. Бусдтай харилцахдаа одоо ингээд одоо зохистой хил хязгаар тавих ч юм уу те бусдтай одоо харилцаа юм эв тэгштэй юм баланстай тэнцвэртэй юм харилцаа хэрэгтэй шаардлагатай байгаа иймэрхүү хүмүүс байна. За тэгээд дээрэс нь хунгийн spirit гарч ирсэн хүн. За тэгээд энэ болохоор time for a deep dive гэж аахгүй. Тэгэхээр та нар маань одоо өдийг хүртэл хугацаанд жоох ингээд өнгөн те яваад исэн иймэрхүү хүмүүс юм шиг байна. Одоо өнгөн гэдэг нь болохоор яг ийм өөрийгөө ухаж ойлгоод ч юм уу те яг ингээ хийхийг хүссэн зүйлээ одоо л ойлгоогүй яваад байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс байгаа тань. Тэнгүүд одоо л ерөөсөө ингэж өөрөө өөрлөгөө ингээ гүн гүнзгий шумбах цаг чи ирсэн байна. Тэгээд дээрэс нь 12 дугаар гэр гарч ирсэн. Энэ бол ерөөсөө л маш ийм гүн гүнзгий бүр ингээ deep хамгийн ийм гоё ийм маш ийм одоо уран сэтгэмж бүр ингээд мөрөөдлийн ийм одоо юу байдаг гэр байдаг. За тэнгүүд энэ ерөөсөө ингээд сүнслэг байдал карма. За тэгээд эдгэрэлттэй хийлийн тэгээд бусдад хариу нэхэхгүй туслах туслалцаа тэргээ тиймэрхүү зүйлээ илэрхийлдэг. Тэнгүүд би бол энийг та нар маань яг ингээд өөрийнхөө зориг мөрөөдөлтэй энэ сүнслэг чанар байдалтаа ингээд аюул анхаарах цаг ирсэн байгаа бол бас харагдаад байгаа юм шиг байна. Тэгэх юм бол та нар маань илүү одоо юм төөрөлдсөн мэдрэмжэнд байхгүй болноо гэсэн үг. За тэгээд дээрэс нь vision гэсэн карт гарч ирсэн. Тэгэхээр get clear on what you want гэдэг заахгүй. Тэгэхээр та нарт маань яг юм ингээд нүдэн нэгтэй одоо ингээд амьдралыг ингээд нүдэн нэгээд нэг харах ч гэдэг юм уу одоо 3 дахь мэлмигээ нэгт гэдэг юм уу тиймэрхүү зүйл хэрэгтэй байгаа юм шиг харагдаж байна. Яг ингээд тодорхой амьдралаас юу хүсэж байгаа нь би яг энэ амьдралаас юу хүсдэг вэ? Би чи яах гэж яваад байгаа вэ? Миний яг ингээд уг хүн юу вэ? Би чи яг юу хүсдэг хүн юм бэ гэж маш өөрийгөө ингээд ухаж ойлгох шаардлагатай байгаа хүмүүс бол харагдаж байна. Тэгээд энэ нь болохоор таны юунд нөлөөлөд байгаа вэ гэдэг юм бол амьдралын чинь яг энэ бус хүмүүстэй харилцаанд бас нэлээд нөлөөлөд байгаа болтой харагдаад байна. За тэгээ эндээс ингээд харах юм бол хамгийн голын карт маань ингээд schizophrenia гэдэг юм аахгүй. Тэгэнгүүт энэ маань болохоор ерөнхий уламжлалт тарайтаар бол two of swords зэрэг илэрхийлж байдаг. Тэгээд ерөөсөө ингээд та нар маань ингээд яг ингээд яхаа мэдхгүй те ингээд two of swords ингээд яхаа мэдгүй ингээд нүдэнд болттой ингээд хүний зураг байдаг шүү дээ. Яг урамжлалт тараатан дээр тэг ингээд өөрийнхөө зүн бэлэг мэдрэмжээс жоохон холдсон. Тэгээд ингээд өөрийнхөө бодолд ингээд төөрөгдсөн ийм хүмүүс бол байгаад шиг байна. За тэгээд дээрэс нь isolation тэгээд дээрэс нь burden гэсэн хоёр карт гарч ирсэн. Тэгэхээр энэ ингээд зургийг харах юм бол ингээ хүмүүс ингээ ууралцсан байгаа байхгүй уурлаад энэ хүн рүү хараад ингээд энэ хүнийг загнаадж байгаа юм шиг тэгээд энэ хүн айгүй их ингээ шаналал уйлалаад байгаа. Тэг ер нь бол нөхцөл байдал эргэн тойрны хүмүүстэй энэ нөхцөл байдал жоохон таныг ингээ шаналгаад байгаа байж магадгүй. Эргэн тойрныхан дээр найз нөхөд байдаг ч юм уу гэр бүлч байд юм уу. Тэгээд ерөөсөө ингээд та ингээд энэ хүмүүс нэг л болохгүй байна те гэдэг ингээ мэдрээд байгаа. Тэгээд айгүй их ингээ шаналаад явдаг болтой л ингээ харагдаж байна. Тэгээ ингээ өөрөө ингээ бас ингээ яхаа мэдхгүй ингээ байгаад байдаг. За ийм байна. Тэгээ та нарт маань ингээ
юу хэрэгтэй байна. Өөрийгөө ингээд эмчлэх те нэг хийлинг гэж гарч ирсэн шүү дээ. Хийлинг өөрийгөө эмчлэх хэрэгтэй байна. Өөрийнхөө дотоод энэ дуу хоолойг сонсомоор байна. Дотоод дуу хоолойгоо дахиж нээх хэрэгтэй байна. Өөрийгөө гоё ингээ хайрлах хэрэгтэй байна. Энэ гоё хүн шиг те гоё юм цэцэг мэтгтэй хүн гэхэр надад яг тийм би хайр тэгээд юм сэтгэл хөдлөл ингээд мэдрэгдээд байхгүй тийм болохоор маш гоё ингээ өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Тэг яг энэ цэцэг шиг энэ дээр бас ингээ цэцэг байгаа юм шүү дээ. Ингээ гоё ингээ өөрийгөө ингээ гоё услаад ингээ ургуулах хэрэгтэй байна. Танд хэрэггүй болсон одоо юу гэдэг чинь найз нөхөд байд юм уу гэр бүл те гэр бүл байсан ч хамаагүй те үнэхээр л танд ингээ таныг гоё байлгаад татахгүй таныг дэмжихгүй те таныг дандаа ингэж унтраад байдаг тиймэрхүү хүмүүс байх юм бол гэр бүлжсэн хамаагүй би бол тэрийг нэг тийм одоо заавал ингэж хүчлэл байх шаардлагагүй гэж би өөрөө боддог. Тийм танд бол бас ийм мессеж хэрэгтэй байгаа юм болов уу гэж бодлоо. За тэгээд дээрэс нь доогоор ингэж харангуут болохоор harmony тэгээд compromise patience гэсэн картууд гарч ирсэн аахгүй. Тэнгүүд ерөөсөө ингэж харилцаанууд байхгүй энэ болохоор Six of Pentacles гэсэн үзэр байдаг. Тэнгүүд харилцаанууд дээр ингээ баланс хэрэгтэй байгаад байна. Тэгснээрээ та маань ингээд гоё ингээ аз жаргалтай болно. Таныг одоо ингээд бүр ингээд сэтгэл зүрхний угаас ингээд аз жаргалтай болгодог тийм хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлэх шаардлагатай байна. Тийм хүмүүс байхгүй бол заавалчгүй одоо онлайн хийх гэдэг тэд нарт ингээ нэгтгэх гээд ах ямар шаардлагагүй. Ийм хүмүүс байгаа. Та маань ингээд сүнсний гэр бүл гэж байдаг. Тэгээ soul tribe гэж байдаг. Тиймэрхүү хүмүүс ч байгаа. Тэр хүмүүсийнхээ өөртөө дуудаа юу гэж чинь те танд хэрэгтэй байгаа тэр юмнуудаа ингээд бүгднийг clear болгоод тунгалаг ойлгомжтой болгоод тэгээд manifest хийгээд хүсэж эхлээрээ гэдэг чинь тэгээд та ингээд дандаа ингээд харилцаанууд дээр ингээд өгөөлтэй та ганцаараа ингээд тэсэж төвчээд л яваад байгаа юм бол одоо та бол өөрөө ингээд хоосроо дууснаа. Тийм болохоор харилцаанууд дээр айгүй сайхан баланстай байх хэрэгтэй байгаа юм байна шүү. За тэгээд ерөнхийдөө 20 дугаар группийнхэнд маань болохоор өөрийнхөө илүү өнгөх хэрэгтэй байгаа. Өөрийгөө хайрлах хэрэгтэй байгаа. Тэгээд дээрэс нь харилцаанууд дээрээ 90 тойрныхоо хүмүүстэй харилцаанууд дээр анхаарах хэрэгтэй байгаа гэсэн иймэрхүү зөвлөгөөнүүд бол гарч ирлээ. За тэгвэл астрашаага хийж үзье. За тэнгууд энэ emotion тэгээ сар гарч ирж байгаа байхгүй. Тэгээ яалтчгүй ингээд сар бол хүний сэтгэл хөдлөл сэтгэл ханамжтай байдалтай сая айгүй их нэг ийм зөөлөн энерги айгүй их гарч ирж байгаа. Тэгээ өөрийгөө хайрлах гэсэн мессежүүд гарч ирээд байсан. Тэнгүүд өөрийгөө гоё nurture хий. За тэгээд 11 дэх гэр гарч ирсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө л найз нөхөд хүрээлэлтэй хүмүүстэй харилцаа бусад хүмүүс одоо юу гэдэг нь тиймэрхүү сошиал группүүдийг ингээ илэрхийлж байдаг. Тэрэн дээр ингээ анхаарах хэрэгтэй болсон байна тий. Танд ингээд хэрэггүй бас найз нөхөд юу юм те таныг дэмжихгүй байгаа хүмүүстэй заавал юу яах гээд ах шаардлагагүй. Зүгээр тэднийгээ сайхан детоксыг л авчих хэрэгтэй. За тэгээд хоньны орд гарч ирсэн байна. Тэгээд жоохон энэ тал дээрээ жоохон зөрөгтэй байх хэрэгтэй шүү гэж иш магадгүй. За тэгээд дахиад хумхын орд. За ном хумх тэгээд хоньны ордын хүмүүс энэ группийг сонгосон байж болно. Тэгээ хэрвээ энэ сайнууд нь таарахгүй гэхдээ ингээ уншлага маань таарж байгаа бол ерөөсөө санаа зовох хэрэггүй. Энэ таны групп мөн гэсэн үг шүү. За тэгээд бүгдээрээ баярлалаа. Баяртай дараагийн уншлагаараа хэвлээ. Уулзцаая. За одоо хэвлээ 3 дугаар группийг сонгосон хүмүүсийнхаа уншлагад орцгоё. За 3 дугаар группийнхэн маань болохоор ийм change гэсэн картыг сонгосон байгаа. Өөрчлөлт гэсэн картыг сонгосон байгаа. За тэгээд сонгосон чулуугаараа сонгосон бол ийм ногоон чулууг сонгосон байгаа. За хэвлээ картуудаа гаргаж ирээд тэгээд уншлагад орцгоё. За бүгдээрээ 3 дугаар группийнхнийхаа уншлагад орцгоё. За 3 дугаар группийнхэнд маань ямар хөө зүйл хэрэгтэй байна вэ гэдгсэн чинь юм та нарт маань улбар чар orange calcite гэсэн юм чулуу энергийн чулуу бол гарч ирсэн байна. За энэ чулуу нь болохоор хүний гоё маш гоё юм бүтээлч байдлыг ингэж одоо unlock хийдэг тий гаргаж ирдэг ийм чулуу байна. Хүнд ингээ бүтээлч байдлыг ингээ ундрахыг гаргаж өгдөг. За тэгэнгүүт та нарын маань дунд одоо юм контент бүтээдэг ч юм уу эсвэл юм артист ч юм уу тий одоо дуучин юу ч гэдэг юм урлагийн хүн ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар юм бүтээлч сэтгэлгээ маш их хэрэгтэй тий амьдрахт нь ч юм уу альва хийж байгаа зүйлд нь тийм зүйл хэрэгтэй хүмүүс бол байгаад ах шиг байна. За тэгэнгүүт энэ чулуу маань хүнд ингээд ямар нэгэн юм
гоё юм гайхамшигтай тий гоо зөксөлнтэй бусад ингээд гоё хөрхүү зэм зүйл хийхэд нь тусалдаг юм чөлөө байна. За тэгээд ямар нэгэн одоо юм бүтээлч зүйл хийх гээд байгаа ч юм уу тийм хүмүүс бол байх шиг байна. За тэгээд энийг сонсоод таны групп муу юм шиг санагдах юм бол энэ ингээд үгүй таны байдалтай таарж авах юм бол энэ ингээд таны групп шүү. Тэгээд юу яаж явах юм бол тарах байх юм бол тэгээд таны групп бишээ гэж ойлгох хэрэгтэй шүү. За тэгээд өөр групп сонгож олно. За тэгээд та нарын маань сонгосон карт болохоор юм change өөрчлөлт гэсэн карт байгаа. Тэгэнгүүт та нар маань ингээд ер нь ингээд одоо хийж ирсэн юмнуудаа ингээд яг өөрчлөе те юмыг юу арай өөр өнцгөр нь хээ ингээд яваад яж болохгүй юм байна гэдэг юм уу. Ингээд картуудыг хараад байнгут нэлээд ингээд удаан нэг зүйл хийгээ ингээд нэг зүйлийг хараас ингээд тууштай ингээд хөдөлмөрлөөд явж байгаа ийм хүмүүс бол байх шиг байна. Slow and steady wind runs гэдэг юм shortlist мэдлэгийн spirit гарч ирсэн. За тэгээд дээрээс нь таныг маань бас ингээд яваад байгаарэ. Keep moving те ингээд яваад байгаарэ. Чи ингээд чадах шүү гэд ийм мессеж бол бас гарч ирж байна. За тэгээд бас Ян карт маань болохоор ингээ бурууж гарч ирсэн байхгүй. Тэгээ Ян гэдэг нь болохоор аюу тийм хөдөлгөөнтэй байх, өөрийгөө илэрхийлэх, тэгээд юмыг ингээ урагшаа явуулах ийм байдлыг илэрхийлж байдаг. Тэнгүүд та нарын маань энэ нөгөө бас ингээ яг удаан гэсэн карт гарч ирээд байгаа шүү дээ. Тэнгүүд та нарын маань энэ хийж байгаа төсөлтэй энэ ажил ч юм уу ямар нэгэн хийж байгаа зүйл нь жоох ингээ удаашралттай байгаад байж байсан байж магадгүй юм шиг байна. Тэгээд энэ дээр бас ингээ ийм сантэй ийм нар гарч ирсэн учраас би нэг шууд сан нар гэхээр надаа ерөөсөл бүтээл сэтгэлгээ бүтээлч байдал гарч ирдэг байхгүй. Тэнгүүд та нар маань яг ийм энерги аюу хэрэгтэй байгаад байгаа ийм хүмүүс бол байгаад байгаа мөн л үү. Өөрийгөө илэрхийлдэг те бусдад аюу илэрхийлдэг. Бусдын нүдэн дээр ингээд бусдаас ингээд бусдад таалагдах те тийм зүйл хийх нь аюу чухал байдаг ч юм уу. Тийм хүмүүс байгаа болов гэж харагдаж байна. За тэгээд хэвлээ tarot картныхаа онцлог руу орцгоё. За тэгээд тэнгууд энээр болохоор new vision, beyond illusion. За тэгээд дээрэс нь integration гэсэн картууд бол гарч ирсэн байна. За тэгээд эдгээр нь юу гэж байгаа юм бэ гэх тэнгууд та маань ялтчгүй одоо өдийг хүртэл хийж исэн зүйлээ арай өөр өнцгөөс нь харъя. Тэгээд би одоо ингэж хийгээд ярьж болохгүй байна. Надад өөрчлөлт хэрэгтэй байна гэд бодож байгаа хүмүүс байгаа тань. За тэгээд ерөнхийдөө ингээд юмыг ингээд beyond illusion буюу те одоо ингээд өмнө нь ингээд та маань жоохон зөвхөн ингээд одоо харагдах байдал нь л гоё байвал болооч гэж боддог ч юм уу те. Жоохон ингээд юмыг ингээд юм нэг хязгаарлагдмал өнцгөөс ингээд сэтгэдэг байсан юм шиг байна. Тэнгүүд одоо та маань ингээд айгүй тийм томоор ингээд юмыг ингээд энэ devil card ахгүй тэгээ энэ маань бас ингээ illusion ингээ илэрхийлж идэг. Тэнгүүд тэрнээс ингээ давж ингээ сэтгэж байна те. Одоо ер нь ингээ бусдыг ингээ гээрүүлэх ч юм уу те. Бусдад ингээ ухаарлыг өгөх ч юм уу. Бусдыг ингээ юу яах, бусдад ингээ сайхан мэдрэмж төрүүлэх ч юм уу. Тэр зүйл дээрээ ингээ илүү ингээ анхаардаг болсон байна. Илүү одоо мөнгө те гадаад байдал гэхээсээ илүү тэр зүйлд ингээ айгүй их анхаарлаа хандуулад явдаг болсон байна. Тэгээд өмнө нь л ерөөсөө энэ талаар нэг боддгоо байсан байгаа даахгүй. Тэнгүүд одоо маань та маань шинэ өнцгөөс хараад юмыг одоо зөвхөн ингээд нэг талаас нь ингээ харж болдгоо байна. Юм чи ингээ арга бэлэг шигтэй энэ арга бэлэг гэдэг шиг юмыг ингээд одоо энэ хоёр зүйл маань одоо гоё юм альва зүйл ингээ гоёж харагдах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бусдад бас ингээд юу те юм одоо таашаал тэгээд дээрэс нь сургамж байт юм те. Хүмүүст гоё бас юм таашаал өгөхтэй сэтгэлийн амар амгалан өгөхтэй тэр зүйл нь бас ингээд чухал юм шүү. Юмыг ингээд бас зөвхөн ингээд өмнө талаас нь харахгүй. Би одноос ингээд яг гоё ингээд бүгднийг ингээд бүхэлээр нь ингээд авч авах болно ч гэдэг юм уу тийм. Тэгж байгаа байдалтай л надад бол харагдаад байна. Тэгээд ийм зүйл бодогдож байгаа бол тэр чинь бол тэгээ зөв шүү. За тэгээд дээрэс нь юм adventure, participation, rebel гэсэн картууд бас гарч ирсэн байна. За тэгэнгүүт adventure гэсэн картнаас би юу гэж харж байгааг нь энэ яг ингээд одоо ямар тийм цаатлан ингээд гоё юм солонготой ингээд харсан. Та маань ингээд яг ингээд шинэ ингээд өнцгөөс ингээд юмыг ингээд хардаг болсон байгаа байхгүй юу? Шинэ өнцгөөс ингээд өмнө нь та маань ингээд жоох ингээд наах он тий өөрийнхөө нэг тэрүүхэн хэмжээнд ингээд сэтгэл юм хийдэг байсан бол одоо ингээд бүр нэг ингээд тэ нэг уулын цаана гарсан чи вау тэ энд ийм газар байт юм уу ч гэдэг юм үү. Тэгээ бүр ингээд ямар гоё сонирхолтой юм бэ тэ. Би одоо
ингээд надад цаашаа ингээ явах маш их юм юу байна те, сурах, мэдэх, хийх маш их олон зүйл байна гэд ингээд нэг тийм айгүй гоё юм мотивацлагдсан тий. Урам зориг авсан байгаа байдалтай харагдаж байна. Тэгээд энэ хийж байгаа ажил нь ч гэсэн айгүй гоё юм бат бөх суурьтай тий. Энэ хоёулаа 4-5 байгаа байхгүй юу? Им суурьтай. Тэгээд та маань энэ ажлаа бол айгүй сайхан ингээд тууштай. Тэгээд дээрэс нь бусдаагаа айгүй гоё юм ивэйтэй тий. Баг хамт бол айгүй гоё бүрдүүлсэн ч юм уу. Тийм байгаа байдалтай харагдаж байна. За тэгээд энэ доор мөн patience the turning in гэсэн карт гарч ирсэн байгаа. За тэгээд энийг ингээд харангууд яг надад ингээд яваад байгаарай те, чи чаднаа гэсэн энэ карттай ингээд юу холбогдож байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээд ингээд жаахан ингээд төвчээртэй ингээд байгаарай те. Энэ одоо юу ч хийж байгаа зүйл чинь бол ингээд маш гоё юм, гоё хүүхэдчигтэй юм шинэ бүтээл байх болно. Энэ одоо ингээд жирэмсэн эмэгтэй ингээд байгаа байхгүй юу. Тэгээ одоо нэг жирэмсэн эмэгтэйгээр бодох юм бол нэг 7 сартай хүн юм шиг тэгж харагдаж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо энэ зүйл чинь гоё болоход дахиад нэг 2 сар дутуу байна ч гэдэг юм уу те. Жохон ингээд хүлээгээрээ. Тэгээд тэгэх юм бол ингээд чиний ингээд turning point байх болно шүү гэж байгаа юм шиг тий. Нийт амар амгалан тэгсэр нийт цаана амар олон юмнууд ингээд бодогдсон. Тэгээд энэ цаг үед ингээд өөрөө өөртөөгөө ингэж байх нь тий амар дотоод амар амгалангаа ингэж болоод яахгүй байх нь ингээ аягүй чухал шүү тий. Хүүхдээ ингээд эрт төрүүлчих болохгүй шүү тий. 7 сартай төрчих юм бэл ингээд аягүй асуудалтай. Тийм болохоор утаан тий. Тэгээд ийм доктортой ингэж одоо явснараа ингээ хүүхд чи 9 минут ингэж төрдгийн адил энэ хийж байгаа зүйл чинь бас ингээд аягүй гоё бүтэх болно гэсэн мессеж та нарт маань өгсөн болов гэж бодож байна. За тэгээд ерөөд ингээ орчлого манд туслаа хэвлээ. Хаас цошоо айч үзье. За тэнгууд нар гарч ирсэн байна. 5 дугаар гэр гарч ирсэн байна. Та тэгээд дээрэс нь материал орд гарч ирсэн байна. За тэгэхээр яалтчгүй материал ордныхны чи урайчин болохоор бас нөгөө slow and steady гэж яддаг штэ тий. Удаан боловч доктортой гэдээ маш юм амбицтай тууштай юм хүмүүс байдаг. За тэгээд дээрэс нь нар 5 дугаар гэр гэхэрвэл ерөөсөө л 5 дугаар гэр бол тэр чигээрээ энэ нөгөө entertainment-ийн салбарт ажилладаг хүмүүс аягүй байж магадгүй. Яа гэвэл 5 дугаар гэр маань entertainment тэгээд creativity те бүтээж байдал эсвэл ингээд хүүхдүүдтэй ажилладаг ч юм уу ийм хүмүүс аягүй байгаад гарагдаж байна. За тэгээд нар гэхээрээ ерөөсөө л энэ бол яг танд зориулагдсан мессеж те яг хувь хүнд зориулагдсан юм мессеж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд нар маань бас ингээд creativity те бүтээж байдлыг бас ингээд илэрхийлж байдаг. За дахиад энэ нэг дахиад за арслангийн орд арслан матар. За тэгээд жинлүүрийн ордынх маань группыг сонгосон байж болно. Тэгээ хэрвээ энэ юунууд нь таарахгүй байсан ч хамаагүй хэрвээ энэ мэрэг маань таарсан бол ингээд энэ таны групп мөн шүү. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Баяртай. Дараагийн мөрөөр бүгдээрээ уулзцаая.